Юу гэж? Багуудын юуг янзлаа. Нэг гарах дараалал презентацийн татчих. Тэгээд уг нь ноц төр орой би тэр татаж сонсон байхгүй байхад тэгсэн чинь дахиж явуулаад тэгээд ингээд надад маш их ажил бодож байна. Тэрж байна. Би тийч юм одоо ингээд хин хаваа хийх. Тэгээд одоо энийг гэж байна. Энд бүр реквест авч мавч байна шүү дээ. Явуулж байгаа байхгүй. Тэнцэж авч байгаа байхгүй шүү. Харин тэгээд уг нь бол багуудын юу бол надад амар таалагдчихж байгаа. Гэхдээ ингээд бити намайг тест. Тэгээд сая Лемос дээрсэн. Вау. Лемос арай 7 цагаас ирнэ гэсэн. Тэгээд 5 дод болно гэсэн. 5 ирнэ гэсэн. Тэгээд нэг алдаатай. Нэг хөгжмөө өөртөө авчрах үгдээс сонирт. Одоо тэгээд залгаж авах юм уу? Үгүй. Яаж Тэгээд баг тэгээд 5 ирж өөртөө хөгжмөд ирж байгаа гэсэн. Вау, бүр тавлаа ирэх юм байна. Гэхдээ хаби ямар тгийгээ. Гэхдээ тэр ах айгаа унтчихсэн юм шүү лээ. Тэгээд дахиж залгуул айгаа уурлах юм шиг санагдсан надад. Тэгээд айгаа надад айгаа хурдан яриагаад дуусгахыг хүсэж байсан тэр. Эргэж унтмаар л байсан байх нь шүү дээ. За чи лидерс чиг дээр илаа. Лидерс заяа. Манай юуны Монголыг байгуулгын өөр хөтөлбөрийн ажлаар сууж байгаа юм бол туршилтын хөгжим гэж ойлгож байна заа. Тэгээд тэр яг зөвлөгөөг бас нэг сайн сонсоод өөрсдөө бичнээрээс ашиглах заа. Тэгээд тайсан дээрээ яг хэдэн хүн гарах юм, хин хаана яаж зогсон гэдгээр одоо сайн яг тодорхойлж хэлж байгаа. Яг өмнөс нөгөөний бичиг гэдэг нь тэр хэлсэн доо. Тэгээд Лемон самтлыг хүртгэлжээ. Sad, sad, bad
해보도록 하거든요. 슬슬. 액션대 액션 입장 없어요. Энд ингээд нэг DJ Оо 98. Сая яашаа. Тий өнөөдөр бүр ажил юм шүү дээ амар их. Яг ер нь 0 цаг өнгөрөөд заяа. аха. Өчтөр нөгөө би буудал тоглосон аахгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг бүх юунуудаа
одоо төслүүдийн би өөр дээр авсан заяа. Тэгээд тэрийгээ хөвгдөж өгөхгүй мөлий. Өгдөггүй билээ, би тэр цагийн сунгаад тэгээд бар өглөө гэж бараг яг юуныхаа өмнө дууссан заяа. Авч дууссан заяа. Тэгээд өглөө 6 гэж босоод хөвгдөд байсан. Тэгээд цайнд оруулсан. Тэгээд би өдрийнхөө хоолтой итгэв. Яа нөө энэ хэлцгийг чеклээд нөгөө стейшн нөө шууд албатай гарч ирсэн. Тэгээд тэрийг хийхтэй завхахтай амжилж байгаа. Би одоо 3 хоолноос аваад баахан 3. Гэтэ яг таны цагаараа цацсан да. Тэгээд сая зурагч хийсэн. Тэгснээр дахиад бичлэг хийсэн. Дижаяа. Тэгээд тэгснээр лемонсыг харагдаж авсан. Тэгснээр юу тэгээд ID хаах хэрэгсэж авсан. Тэгээд лемонсыг яахыг бас харагдаж авсан. Тэгээд лемонсыг бас наваа аргалаар гэсэн зай амар яасан байхгүй нөө нэг хөтөлбөр ингээд яг цагаараа яахгүй манайх жоо гоцож байгаа. Тэгээд юмс яг цагтаа ирнэ тэгээд би буцаад адгсан чинь яг 7 гэж юм гээд тэгээд намайг айлгаад гэсэн чинь миний дөрөстө 3 бодлоо хийсэн. Тэгээд 7 гутс гэж өөртөө ирнэ. Тэгээд яг миний бас нэг ачаагаад амар ядтай байсан. Одоо ингээд гоё DJ гэсэн чинь гоё ч гэж бас дараагийн дугаар болохгүй хэцүү. Тийм бас энэ жоохон хэцүү л. Тэгээ би энэ чинь ингээд хүн амьд очиж тийм ч азууч дээр очиж жаад бас юм яриа. Азууч бүр яг DJ шиг. Өөр ингээд ингэсэн ингээд хажуудтай ингээд хайнек гэдэг. Тий, хайнек хийж байсан. Чи Ойсээ батны хуралтай болчихжээ. Би өдөр бүр амар санаа зовлоо. Зүгээр л Хай. Би гэвэн чи өчтөр орог утсан юм л та. Тэгээд гапир авч байгаа. Тэгээд идид өгцөн одоо хүүхдийн сурагчийн одоо 7 хоногийн амьдрал ямар байдаг вэ гэсэн бичлэгээ бас нэрлээ. Тэгээд 5 болон тэрээ бас YouTube дээр хэвдэм юм шүү бодсон. Тэгээд яг хүн амьд хэлтэй тэгээд бас сүүхэн таны лөөсдөж юм хараад тийм ийжлээ. Тэгээд хүн цаагаад асууж байсан хэвтэй саналаа. Тэгээд нэг өдрийн уунал day my life гэдэг тэнгууд хэм бол маш айгүй жоохон өдөртэй. Тэрээс нэр нь хараад чадахгүй. Учраас 7 хоног гэж хэлсэн. Бас дээрээс нь нэгдэг өдрөөс биш бүтээсэн өдрөөс бас эхлүүлэх шийдлээ. Тэрээс бүтээсэн өдөр хэлчихсэн. Влог маань хэлчихсэн гэсэн үг. Тэгээ өчтөр бол би орой харж явахдаа тэрийг бодсон учраас тэгээд ер нь ямар нэгэн дус аваагүй. Тэгээд сая бол өнөөдөр гинт хийжтэй гэж бодоод хэлээ. Өнөөдөр хоёр дахь өдөр. Тэгээд би одоо сургалт руу явж байна. Уун сургалтанд хагас орох хэрэгтэй. Одоо л 2 өнгөрч байгаа. Яа тэгээд би сүүлийн 3-4 өдөр сургалтын дээр авчаагүй. Маш их хоцорсон зүйлс болж их байгаа. Ийм учраас тэдрээ нөхөж аваад бас хальт консулинг авах юм гэж бодож байна. Тэгээд ер нь нэг кетчап хийх хэрэгтэй учраас өнөөдөр дахиж чичээд юм хийх болсон. Танч би чихтэй өрчихсэн байна. Энэ бол нэг тэмцэл болно. Сургалтаа явах болон сургалтаас ирэх замдаа бараг 4 цаг цагийн хатаж хүлээх болох. Явахад зарцуулдаг. Тийм учраас надад хэцүү. Бас тэгээд аппликейшн таажсан хичээл онлайн авдаг учраас тэрэндээ чихтэй харилцах хэрэгтэй. Yes. Тэгээд яг өөрийнхөө хийгээд зүгээр хийхэд тэр юм ярьж байхгүй дээрээс нь ялгаа хаагаад хийхтэй. Тэнгууд ингээд яг хийчихээд байдаг. Өөрөө бичээд ингээд юм яраа явуулах чи одоо ингээд фокус юм байна. Тэгээд энийг үзээд идэлж явахдаа би өөрөөсөө крэмжилж
Хин нэгээс сайн мэдэж байна. Тэ зүгээр дээ. Ингээд somehow гээд хэрвээ юу яхаар л ингээд сургууль тэтгэж үгээд бүх юм ингээд жин там болчих юм бол би энэ барагч гэж энийгаа ингээд YouTube дээр постлсныгаа бүр ингээд паблик ингээд энэ бичлэг орлоо гээд хийх бах. Тэгээ яг одоо бол би ингээд Vanderbilt руу явуулмаар байгаа. Гэтэ бас Vanderbilt чинь нэлээд өрсөлдөөнтэй сургууль. Тэгээ ED-гээр бас олон хүмүүс явуулдаг болсон мөлий. Тэр сон Монголоос бас илүү хүмүүс бэлддэг болсон. Тийм ч бас жоохон айж байна. Бас хамгийн гол нь миний ингээд хэлний оноо. Одоо би хагасаа өдөр аялцах байхгүй юу? Гэтэ би тэр хэлний оноо бүр маш ихтгэлгүй байгаа. Яад үл миний бэлтгэл маш муу байгаа. Яад ч юм би ингээд сарын өмнө суулаа захаас ирнэ. Бэлдэхгүй яваад лээсэн. Энэ 7 хоног бэлдэх байх гэж. Тэгээ ингээ ер нь ингээ миний ерөнхий суур болохоор яг гайгүй ч гэсэндээ ингээд grammar амар сайн муу гэж. Тэгээд тиймэрхүү байгаа. Тийм учраас жоохон ихтгэл муутай байна. Гэтэ яг хуу ED-гээр ингээ бараг туршлага маягийн зүйл болгоод тэгээд явуулаа. Уулыг бодож байна. За тэгээд натаан таараа бай. Сэжээ энэ бичлэгээ үзлээлтэй хийсэн бичлэгээ гэсэн чинь ингээд доороосоо хийсэн чинь ингээд миний ингээд царай аваа сонин гарч ирсэн байна. Одоо яах вэ? Яг ч би одоо дээрээс авч байна. Би Gobi Scholars Academy явж байгаа. Тэгээ ер нь фалын төлөвлөлт нь оролцоо явж байгаа. Тэгээ би одоо яг Academy дээр ирж байна. Шатаар намж байна. Манай Academy нэлийн хол. Манай гэрээс автобусаар явбал 40 хэдэн минут зарцуулдаг ч actually хүлээх төвчрэн тэргээд бараг цаг гаруй болдог. Тэгээ би ирчихлээ. Эндэн. Тэгээ яа ч юм яг энэ хавьд ирээд бичлээсээ миний бичлэгийг ингээд камерны quality дээр амар гоё болчихдог. Энэ хавьд бичлэг хийдэг. Хөтлөөс орно. Энэхийн ирсэн байна вэ? Сургалтаа толцоход автобусаа хүлээгээд байна. Автобус маань өнөөдөр намайг 10 өнгөрөөж авах юм шиг байна. Тэгээд амар үсэж байна. Somehow амар үсэж байна. Тэгээ өнөөдөр юу заяа амар хэцүү. Өнөөдөр ингээд mock application явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би яг жоохон юмнуудаа сайн бүрэн хийгээгүй л дээ. Тэгээд тэр маань жоохон хийх юмнууд маань жоохон дурдуу гээ их байгаа. Тэгээд хамгийн гол нь дедлайн нь өнөөдөр. Тэгээд тэрийг өнөөдөр 12 цагаас өмнө явуулах хэрэгтэй. Одоо яг би тэгээд сая бол бүр ингээд SAT reading and writing-ийн хичээл дээр ингээд багшаасаа ингээд гуйж агаад багшаа би өнөөдөр mock юутай application-тэй тэгээд би ингээд надад хийх юм их байгаа. Please надад чөлөө өгөөч гэдэг. Би тэгээд гуйжаа чөлөө аваад гэж ингээд хичээлээ хийж байгаа юм шиг харагдангаа тэгээд юусэн юм айсан. Тэгээ би гялс арай гэж нэм gap-ийнхаа хэсэг бичсэн заа юу. Яа тэг ингээд яг ингээд бичингүүт ингээд 300 дүүхтэй болчихно. Тэгээд тэдрийг ингээд хасгаж бүр амар хэцүү гэж. Yes. За би өнөөдөр ингээд дацаа дараа явж байна.
My partner болон my одоо Энэ ах ингэ YouTube хийдэг бас. тийм ба. Явж байна. Сайн явж байгаа. Дотроос ер нь бас тэгж ярьдэн шүү дээ. Ой яна. Алмаас тийм өсгөж байгаа. Дотроос нэгийг ярьдаг. Тийм шүү дээ. За. Тэгнээс юм шиг. Тэг юм бол одоо ингэ чи хоолнд оргоод дагалдаа да. Би хийдэ. Менежер нэг тэр байгаа. Хоолыг ичээд. Гиж байна. За. Сайн гэсэн чи. Эмсэсээр гараа ичсэн. Ер нь тэр сэтг явдаг үстэй хайнаад угаасаа сэтг явдаг байна. Юу вэ? Аха, Ямар ч ялгаа байхгүй. угаасаа сэтг явуулах юм байж шиг. Сургалтын дээр ирчихсэн маань. Тэгээд сая дөнгөж орж ирээд сургалтынхаа техник хэлөвний декорлоо гэсэн. Тэгээд одоо хэлээр орж ирээд уухын аваа тиймгээд бэжин. Тэгээд ер нь тийм хийдээ. Энд цаа нэг гоё органик маркет гэдэг. Ой хаалт яа даа. Тэгээд биний өмнө нэг хийж авсан бид нар ингээд усны ингээд батан дүүрээ тэгээд ингээд тэр дундаас нэг тасгаад байгаа. Өчтөр ороо. Тэр би юу яа. Өчтөр ороо ингээд бах усны хавтамж цэвэрлээ. Тэгээ надад бүр ингээд 400 видео скриншот байгаагийн ингээд бараг 300 ингээд ямар ч хэрэггүй скриншот байгаа. Тэгээд драа бүгдийн амар цэвэрлэн лаа. Тэгээд нэг утсандаа зай гаргасан мэт юм. Яг гоё юм байна. Энэ амар гоё арилж дааж амар үнэтэй. Энэ сайн гоё арилж чинь чаавтэй. Тэгээд чаав үсэн хэлбэрээ. Энэ чивчээр энийг ингээ гоохтоод татаад. Би өдөр ундаа энэ сахар нэг байна. 8 грамм. Тэгэхээр чи бид нар асуулна. 5 граммаас дээш сахар үлдэхгүй. Энэ ингээд манай энгийн үгүй байна. Энэ бол ингээд хавар бол үнэхээр хүн болгоны хараалыг идсэн. Яагаад ийм царай муутай юм гээд энийг авдаг юм уу? Энэ одоо өвлөл бол хэрэг болно гэж бодож байна. Амар дуулахна. Энэ сахар үлдэж байгаа байхгүй юу? Энийг авцдаг юм уу? Тэ. Гал ус уугаад тэгээд түүнийгаа өөр ямар нэгэн юм аргалах хэрэгтэй байна. Жимстэй юм гэдэг байна. Чиглэлч юм. Тэмээ тийм үү? Маркостэй манготой зарим гаргасан байна. Энэ олон жилийн турш гэдэг ганцхан юм төрөлтэй явж байгаа. Ганц нэг шин зарим гаргасан нь очин шиг манготой байхаа явтай. Би манго үнэхээр дургуй заяа. Тэснэ марконд бол үнэхээр дуртай. Тийм бахад очин шиг манготой марко байхаар чинь би бол авахгүй засаар болж байгаа. Тэр би авахгүй байх шийдсэн. Here is our decor. Тэр чичгэн аль хартай. Наалцнуудыг харангуй шууд үзээд ч байгаа байхгүй.
Тэгээд би маш гоё тухтай булангаа олсон. Энд байна. Ингээд айлцсаа гарч ирээд Сити метро гарах гээд юм идэж байна. Тэгээ өнөөдөр бол өндөг идлээ. Сая вайкингийн мок авсан. Тэгээд багш нүдэн дээр зассан. Тэнгүүд багшийн бүр хамаг реакшн харж байгаа хгүй. 어떤 시간이 있었는데 그 밤에 지금 그거 말씀드렸죠. Whole school here, 밤에 나왔죠. What is whole school? The working with this maybe 200 students. There's a Баян дээр буугаад тэгээд такси үлдээд гэсэн чи такси үлдэхгүй. Тэгээд такси ирэхгүй байхлаар дургуун өрөөд алхацгаа байхгүй. Тэгээд Баян Монголоос King Tower хэлж байгаа. Тэгвэл хажууд юм өрний цөөхөнд шатраа. Snägän. Нэг гоё. Чичээр гоё зөө. Тэгээд энэ жоохон хиттэй. Жил сая зан нэг хөхөд. Най чамдаатай. Зодтолтой биш. Яа, вирус амир супер вомн аваад. Өнөөдөр хата чамдсан. Тэрс нэг сүүлийн 2-7 хоног шүдам ураа. Эвэр хэцүү байж мэт. Тэгээд сая юу гэж аахгүй юу? Чангалуулаад ингээд энэ өнгө хэлсэн чинь энэ яач гоё арга. Орж ирлээ нэг юм. Нара. Үгүй тийш явна шүү дээ. Хаашаа? За би ингээд маргааш айлсан шалгалттай байж ингээд байрны найр хийсч юмсээ. Тэгээ харахгүй шөнийн 1 цагт ингээд явж байгаа байхгүй юу? Надад маргааш яах юм бэ? Өглөөсөөс айлсан спикингтэй тэгснэ өдөр нэгээс үлээ нөгөөгөр орж ирэх. Тэгсэн чи би за тэгээ сайхан гүүр мөрдөд зэжгээ явж байгаа байхгүй юу? Багас отоо үзээ. Ингээд тарагуулаа. Тэгээ энэ наухад их хэцүүхэн л байлаа л да. Энэ удаа хаана явдаг юм бүүмэд? Албай. Талбай юм уу? Тэгвэл стэйстэй харж байгааг үзрэн тийм урдын ирмэн хийж байхгүй л байх та. Бүр хаа байсан ярмаг руу заа юу. Тэгээ бүр нөхд рүү явж байгаа гэж байгаа байхгүй. Оо юм би. Оо яг Баян Монгол ороод ирлээ шүү дээ. Бишээ Баян гол төшөд бодол гэдэг чинь. Талбай. Тэгээ талбай. Тэгээд май нөгөө чанарны түлээж өр
Тэнд байна. За маргааш. Маргааш одоо яа тавь. Нэг бүр чимдам намдан аваа явсан гэж байхгүй. Чимдам чөөхөр гам гэж винотой гэрлэг овцод ирж байгаа. Зогцоо. Итгэхгүй надад үуч болохгүй. Би юу бодохооч мэдэхгүй. Спикинг дээр яагаад ч юм амар ингээд ерөөс сандарч мандраагүй хэрнээ. Яг нэг ярьжсэн наа ярианд нагийг сандраа заяа. Сая хамгийн гол нь гээ examiner заяа. Амар сайн яргаар заяа. Тэгээ ерөөсөө ярьж байгаа юм дийхгүй. Тэгээд ерөөсөө нэг нэлтэй зэрэг авахгүй нэг сони яргаа гадсан за. Тэгээд ядаж ингээд миний ярьж байгаа юмээс асууд чаас энийг амтыг одоо яандаа гэж бодоод хальтж юмлцаад инээж болно доо. Юу би ч гэсэн хэрэгцээ за. Тэгээд сая нөгөө гурав өсөө listening мэдгүй, reading мэдгүй. Би reading дээр яач юм анхаарлаа ерөөсөө төвлөрүүлж чадаагүй. Анхаарал ерөөсөө төвлөрөөгүй. Тэгээд баярын дээр би яач юм ингээд цагаас эрт дууссан заяа. Бараг 15 минутын өмнө дууссан. Би зөндөө өглөөсөн. Тэрстэй. Би тэгэл саах бичиж байхдаа таск нэг дээрээ болсон чухал юм гэж тас яарал бичсэн гэж байна. Тэгээд юу ч тэгсэн чинь бичиж дуусаад бүр 15 минут илүү гараад болтгоо. Уугийн тоонолд ажиг өгсөн. Бүр ингээд 180, ууг нь 280 ч үлээ. Тийм их өгсөн. Би reading дээр амар төсөөлсөн сумуу наасан баха. Миний анхаарал ерөөсөө төвхгүй байсан да. Тэрээс харнаа. Тэгээ ерөөсөө listening яах вэ? Гайгүй байж магадгүй. Тэгвэл